Нэгдүгээр дэвтэр төгсгөлийн 19-р хэсэг. 16. Сан Себастьяно хэмээх сүлжээсэн агуй. Франц амьдралдаа ингэж хөгжил цэнгэлээс гинт уйтгар гоногт шилжин орохыг үзээгүй ээж мэдх юм. Ямар нэгэн шөнийн бүх Ром хотыг аврагтан булшуулган хувиргасан мэт байлаа. Сар гараагүй учир уламж түнэр харанхуй юм шиг. Иймээс Францын явж байгаа годомж тас харанхуй байлаа. Гэвч явах зам урт биш 10 минутын дараа түүний буюу өөрөөр хэлбэл гүнгийн сүхтэрийг зочид буудлын үүдэнд очиж зогсов. Хоол бэлэн болсон байжээ. Альбер мөд ирэхгүй байх гэж хэлсэн учраас Франц хоолоо идэхээр ганцаараа суулаа. Тэр хоёрыг дандан хамт байдгийг мэдэх Пастрины гоо Альбер хайцсныг лавлан асуув. Альбер айл дүрэгцэн гэж Франц хариуллаа. Гэрэл гэгээ гэнэт үгүй болж, хурц тод гэрлийн оронд харанхуй шөнө болж, шууган уймэн чимээ энергүй нам гүмээр солигдсон Францын сэтгэлд гониг төрүүлж цаанаал нэг төгшөвтэй болгочихлоо. Зочломтоо эзэн олонтоо орж ирэн зочны сэтгэл хангалуун байгаа эсхийг лавлах боловч хоол дуу чимээгүй өнгөрөв. Франц Альбриган чадах итгэхэн хэрээр хүлээхээр шийдлээ. Ийм учраас Франц 11 цагт сүхтэрийг өгөөрэй гэж Пастрины тушаагаад Альбриг зочид буудалд ороод ирвэл надад даруй мэдэгдэрэй гэж гуйв. 11 цаг болтол Альбер ирсэнгүй. Франц шөнийг Бэл Брачаногийн цэнгэлд өнгөрөөнө гэж хэлээд хувцсан өмсөж гарч явлаа. Бэс Брачаногийн байшин бол Ромын хамгийн сайхан байшингуудын нэг юм. Эхнэр нь эртний колонийн удамд хамаарах маш сайхан авгаа бөгөөд тэдний хүлээн авалт Европ төвд нэрд гарчээ. Франц Альбер хоёулаа Бэлд итгэмжлэх захидалтай ирсэн байна. Ийм учраас Бэл Францаас хамгийн түрүүнд хамт яваа нөхөр нь яасныг асуулаа. Тэгэхэд нь Франц гэрлийн адам зогсох үед түүнээс салсан Виа Мачеллогийн дэргэд барааг нь алдчихлаа гэж хариулв. Тэгээд одоо болтол ирээгүй байна уу гэж Бэл асуухад нь би түүнийг 11 цаг хүртэл хүлээж угаад ирлээ гэж Франц хариулв. Та түүний хаашаа явсныг мэдэх үү? Сайн мэдэхгүй. Хүнтэй уулзах гэдэл явсан байх. Чөөтгөр өнөөдөр чинь орой утал зугаалахад муу өдөр. Өөрөөр хэлбэл муу шин байгаа юм. Тийм биз дээ гүнгийн хатан гэж Бэл хэлв. Энэ сүлийн үг нь дөнгөс сая Бэлийн ах ноён Торлианатай суудалсан орж ирсэн гүнгийн хатан гээд хамаарагджээ. Үгүй, би өнөө шинийг маш сайхан шөнө гэж бодож байна шүү. Энд цугларсан хүмүүс өнөө шинийг яасан хурдан өнгөрчихөг гэж харамсах байх гэж хэлэхэд Бэл инээмсэглэн Бэд энд цугларсан хүмүүсийн тухай яриаггүй. Харин энэ цугларсан хүмүүст ганцхан аюултай зүйл бол хэрв эрэгтэй хүн байвал тань дурлжих. Эмэгтэй хүн байвал таны гоо үсгэлэн татарах явдал юм да. Би Ромын гудамжаар зугаалаа яваа зарим хүмүүсийн тухай ярьж байна гэв. Найранд л очих гээгүй бол ийм үеэр гудамжаар тэнх хүн хаа байх вүлээ дээ гэж хатан хэлэхэд Франц манай найз Альбер де Морсерыг хэлж байна. 7 цагт бид хоёр салсан юм. Танихгүй хүүхнээ дагаад явчихсан. Түүнээс хойш бид хоёр уулзсангүй гэв. Яалаа гинэ? Тэгээд та түүний хаанаагааг мэдэхгүй хэрэггүй. Юу ч мэдэхгүй байна. Зэвсэгтэй яваа юу? Ажаалагчийн хувцснаас өөр юмгүй яваа. Та түүнийг явуулах хэрэггүй л байсан юм. Та ч Ром хотыг түүнээс илүү сайн мэдэн шүү дээ гэж Бэйли хэлэхэд нь тэхэн арга алгаа. Тэрэнд орохны өнөөдрийн уралдаан төрүүлсэн морийг барьж зогсоох нь хялбар байсан биз? Гү тэгээд юу л болно аж те гэж Франц хариу өгүүллээ. Хэмэтгэв. Шүн маш харанхуй. Тэгээд чи Виа Мачеллогоос Тибер хүртэл гараан сар байгаад хүрэх газар байхгүй юу? Бэл гүнгийн хатан хоёр өөртөө адил сэтгэл зовж байгааг хараад Францын биенх хүйт даалаа. Би танаар явлаа гэдгэн зочид буудлынх нь хэлсэн. Альберийг ирвэл надад мэдэгдэх ёстой гэж Франц хэлэхэд нь за тэр таныг миний зарц ирж байх шиг байна гэж Бэл хэлв. Бэл андуурсангүй. Зарц Францыг хараад түүн рүү хурчрээд дээдэс танд Лондон зочид буудлын эзэн хүн илгээж Морсер бэсээс загтал авчирсан хүн буудалд хүлээж байна гэж хэлүүлсэн байна гэж хэлэхэд нь Франц бэсээс загтал авчирсан гинэ гэж дуу алдав. Тийм ээ. Ямар шуухан хүн байна вэ?
Мэдэхгүй. Тэр яагаад өөрөө захидлаа нааш нь авчирсангүй? Ирсэн хүн над юу ч хэлсэнгүй. Тэр хүн чи хаана байна вэ? Танд айлтахаар наашийн ирэх юм харж хаад яваад өгнө билээ. Бурхан минь гэж гүнгийн хатан дуграад бушуухан яваач хөөрхөн амтан түн золгүй явдал тохиолдсон байж мэднэ. Гэхэд одоохоо явлаа гэд Франц хариуллаа. Та эргэж ирж бүгдийг ярих уу? Гэж хатанг асуухт нь Франц гойд юм болоогүй бол тэгнэ. Харин хэрэг явдал өөрөөр эргэвэл чадахгүй байх. Юу болохыг бүү мэд гэж хэлв. Юу ч болсон болгоомжтой яваарай гэж захихад энэнд сэтгэл зовох хэрэггүй дээ гэв. Франц бүрхэн аваад яаран гарлаа. Франц найранд хурч ирээд хөтчөн шөнийн 2 цагт ирээгээд явуулчихсан байсан боловч аз болоход Бээлийн ордон нэг талаараа Корсод, нөгөө талаараа гэгэн апостолуудын талбай руу харсан тул Лондон зочид буудлын хүртэл 10 минут алхаад хурчих газар байлаа. Франц хаалган дээр хурч ирээд гудамжны тунд хүн зогсчихыг харж Альберийн явуулсан хүн гэж дорхоном бодов. Тэр хүн халахгар цов өмсчээ. Франц тэр хүн рүү ойртон очиод шуудхан ярихад цаадах нь баггүй гайхлаа. Тэгээд хошин алхам ухраад "Эрхэм та надаас юу хүсэв?" гэж асуулаа. "Та надад бэстэ морсороо захидал авчраа юу?" гэж Франц асуухад нь "Эрхэм та пастрины зочид буудалд суудаг уу?" гэж өөдөөс нь асуулаа. "Тийм ээ." "Эрхэм та бэстэ хамт жуулчлал яваа юу?" "Тийм." "Эрхэм таны алдар хэм бэлээ?" "Түшээгүн Франц де Эпинье." "Тэгвэл энэ захидал эрхэм танд хаягалсан мөн болох нэ?" Франц захидлыг авах зураан "Хариу хэрэгтэй юу?" гэж асуулаа. "Тийм ээ. Таны нөхөр хариу хүлээн гордод суугаа байх." "Тэгвэл дээшээ гарыг. Хэрэггүй би эндээ хүлээж байсан дээр." гэж ирсэн хүн инэвхэлэн хэлв. "Яагаад тэрв?" "Эрхэм та захидлыг уншаад учрыг ойлгох үзье." "Тэгвэл та энд байх уу?" "Заавал байна." Франц зочид буудалд орж шатан дээр пастрины гуайтай дайралдав. "За, юу болов?" гэж цаатхан түүнээс асуухад Франц "Та жохом юу асууж байна?" гэж асуулаа. "Та найзынхан ирүүлсэн хүнтэй уулзв уу?" гэж эзэн асуухад нь "Тэгсэн, уулзсан. Над захидал авчирч өгсөн." "Алив? Гал өг гэж хэлээч" гэж Франц хариулв. Эзэн зарцтан лаа авчирч өг гэж тушаалаа. Эзэн их л сандран тавьсан юм шиг Францад санагдсан учраас Альберийн захидлыг унших хүсэл нь улам оргиллоо. Зарц гэрэл асаамагц Франц нугалсан хуудсыг тэнэлгэлээ. Энэ захидлыг Альбер бичиж доор нь гарынхан өсгийг зурсан байлаа. Франц захидлыг 2 дахин уншив. Огт санаанд ормооргүй юм бичсэн байжээ. Уг захидлын утгыг өгчлэн сэрүүлбэл "Хайрт нөхөр минь, энэ захидлыг хүлээн амбагц бичгийн ширээний шүүгэн дотроос миний төрөвчөнд байгаа мөнгөний итгэмжлэх бичгийг авч хэрвээ миний мөнгө хүрэхгүй бол өөрийнхөөгөө нийлүүлж Торлоонно руу гүйж очиод түүнээс 4,000 пиастр авч энэ захидлыг хүргэж очсон хүнд өг. Энэ мөнгийг яарвчлах нь чухал байна. Та надад найдаж болохын адил би танд найдаж байгаа тул үүгээр хязгаарлая. Жиж, би Италид дэрэмчин байдаг гэдэгт одоо итгэж байна. Миний найз Альбер де Морсер" гэжээ. Мөрнүүдийн дор Италиар бичсэн өөр хүний гарын үсэг байлаа. Хэрвээ өглөөний 6 цагт 4,000 пиастр миний гарт байхгүй бол 7 цагт Бэс Альбер амьд байхгүй болно. Луичи Вампа гэжээ. 2 дахь гарын үсэг Францад бүх зүйлийг тодорхой болгож, ирсэн хүн дээшин гарч таслаханд орохыг дургүйцсний учрыг ойлгов. Тэр хүн гадна хоцор бол илүү аюулгүй гэж үзжээ. Альбер өнөөх байдаг гэдэгт нь огтхон ч итгэхгүй байсан цууд дээрэмчний гарт оржээ. 1 минут алдаж болохгүй байлаа. Франц бичгийн ширээг онгойлгож шүүгэн дотроос нь төрөвчийг авч үзвэл дотор нь мөнгөний баримт байв. Энэ нь 6,000 пиастрын баримт байсан боловч 3,000 зарцуулчихсан байлаа. Францын тухайд гэвэл түүнд ерөнсөн ч мөнгөний баримт бичиг байсангүй. Тэр Флоренцад сууж угаад Ромд зөвхөн 7 хоногийн хугацаатай ирсэн учраас зөвхөн 100 луидр авч гарсныхаа талтай нь үлдээд байжээ. Ийм маягаар Альберт хэрэгтэй мөнгөнөөс 7,800 пиастр дутаад байлаа.
Ийм чухал явдал тохиолдоход Франц ноён Торлианад найдаж болох байв. Тэгээд нэг ч минут алдалгүй Брачаногийн ордонд буцаж очихоор завдтал гэнэт нэгэн сайхан санаа түүнд төрлөө. Монте Кристо гүнг санжээ. Франц Пастриныг дуудуулахаар хүн явуулах гэж хонх дуурах гэтэл хаалга онгойж Пастрини өөрөө орж ирэв. Синьор Пастрини, та юу гэж бодож байна вэ? Гүн гэртээ байгаа болов? Гэж Франц яаран асуулаа. Тийм ээ, эрхэм гүн дөнгөж сая ирэв. Арай унтчихаагүй байгаа. Үгүй байхаа. Тэгвэл та түүн рүү ороод намайг уулзмаар байна гэж хэлээд гэж. Пастрини гуай даалгаврыг биелүүлэхээр яаран гараад 5 минут болсны дараа эргэн ирж гүн таныг хүлээж байна гэж хэлв. Франц толбоо өнгөрөхөд зарцсан түүнийг гүн дээр орууллаа. Гүн Францын үзээгүй ханыг дагуулan зөөлөн сандлуу тавилсан нэгэн жижиг тасалгаанд байлаа. Гүн түүнийг угтан босож ирэв. Ямар сайхан явдал таныг над дээр ярих болгов? Та надтай хамт оройн зоог барихгүй юу? Хэрв ингэвэл над их л сайхан байх болно гэв. Үгүй, би чухал хэрэгээр ирлээ. Хэрэгээр гинэ? Гэд гүн өнөөх нэвч шүвт хардаг харцаараа Францд хараад ямар хэрэгээр ирэв гэж асуулаа. Биднээс өөр хүн байхгүй биз? Гүн хаалга руу очиод эргэн ирж зөвхөн хоёулах наал байна гэлээ. Тэгэхээр Франц түүнд Альбрийн загтлыг сарвааж та уншин уу гэхэд гүн загтлыг уншаад за гэж дуурав. Та нэмж бичсэнийг унш уу? Уншсан. Хэрвээ өглөөний 6 цагт 4,000 пиастр миний гарт орохгүй бол 7 цагт Пес Альбер амьд байхгүй болно гэсэн байна. Хэмээн италиар уншлаа. Та үүнийг юу гэж үзэж байна? Гэж Франц асуув. Та нар тэгээд энэ хэмжээний мөнгө бий юу? Би тэгтэн зөвхөн 800 пиастр дутаад байна. Гүн ширээ үүдэн очиж нүдийн татхад дүүрэн алт байлаа. Би таныг намаа гомдоохгүй. Өөр хинээс ч хүсэхгүй байх гэж найдаж байна. Гэж Францад хэлэхэд би шууд л тань дээр ирж байгааг харж байгаа биз дээ. Гэж Франц хариулв. Би энэнд чинь баярлаж байна. Аваа. Гэд Францад авдрал ганцаав. Гүнхэд Луижи Вампад энэ мөнгийг заавал явуул хэрэгтэй юм гэж юу? Гэж Франц гүнг тасчиртан асуухад цаадах нь өөрөөр яах вэ? Хангалттай тодорхой бичсэн байгаа юм биш үү? Гэж хариулв. Хэрвээ та хүсвэл илүү хялбархан арга олж болох юм шиг надад санагдах юм. Гэж Франц хэлэхэд гүн гайхаж ямар? Гэж асуулаа. Жишээлбэл хэрвээ та бид хоёр Луижи Вампадээр хамт очивол тэр танд Альберийг суллаж өгөөсөн татгалзахгүй гэдэгт итгэж байна. Надад уу? Би тэр дээрэмчинд ямар нөлөө үзүүлж чадах вүлээ? Та түүнд огт мартагдашгүй нэгэн тус хүргээгүй гэж юу? Ямар тус? Та Пепиногийн амийг аварсан биш үү? Гэж гүн дуурайд танд хэн хэлэв? Гэж асуулаа. Хэн хэлсэн хамаагүй юм биш үү? Би л үүнийг мэдэж байна. Гүн дуугүй болж хөмсгөн атриулав. Хэрвээ намайг Луижи руу явбал та надтай хамт явах уу? Хэрвээ надтай хамт явах нь танд эвгүй биш бол явна. За яах вэ? Тэгвэл тэгье. Тэнгэр сайхан байна. Ромын орчмоор зугаацхан зөвхөн тааламжтай явдал болно биз. Зэвсэг авах хэрэгтэй юу? Яах юм? Мөнгө авах хэрэг байна уу? Хэрэггүй. Загтал авчирсан хүн хаана байна вэ? Гадаа бий. Хариу хүлээж байгаа нь тэр үү? Тийм ээ. Юу ч гэсэн хаашаа явхаа мэдэх хэрэгтэй байна. Би түүнийг дуудъя. Тэр орж ирэх дургүй байна лээ. Тань дээр бол магадгүй. Харин над дээр бол орж ирнэ. Тэгээд гүн гудамж руу харсан цонгон дээрэн очиж тун этгээд маягаар эсгэрэв. Цовтай хүн ханаас хөнд ирж гудамжны гол дунд гарч ирлээ. Тэгэхэд гүн зарстан тушаал өгч байгаа юм шиг дуугаар "Дээшээ гараад ир" гэж италиар хэллээ. Ирсэн хүн огтхонч эргэлзээгүйгээр үл барам тушаалыг яаран дагаж шатаар өгсөн зочид буудалд ороод 5 секунд болоход
гүнгийн үдэнд ирж гисэн байжээ. Пепино чи байсан юм уу? Гэж гүн хэлв. Пепино хариу хэлэхийн оронд өвдөг дээрээ сөхрөн гүнгийн гарыг шүүрэн авч хэдэнтэй үнслээ. Күйр. Чиний амиг аварсны минь мартаагүй л байгаа мó. Чи юм да. Одоо бүтэн 7 хоног өнгөрчхөөд байхад гэж гүн хэлэхэд үгүй гэгэнт минь би үнийг хизээч мартахгүй гэж Пепино ихэд хүндэтгэн баярлсан дуугаар хариу өгүүлв. Хизээч гинэ. Мөн ч их удаан хэрэг байна да. За яах вэ? Ингэж бодож байгаа чинь сайн байна. Бос. Асуусныг хариулаадах. Гэв. Пепино Францууд их л сэтгэл төгссөн байдалтай харлаа. Чи нэрхэм хүний дэргэд ярьж болно гэж гүн хэлээд. Энэ бол миний найз. Гэснээр Францууд харж Франц хэлээр та ингэж нэрлэхийг зөвшөөрөх болов? Энд итгүүлэх явдал чухал байна л да гэж хэлв. Миний дэргэд ярьж болно. Би гүнгийн найз нугаа юм гэж Франц хэллээ. За гэж Пепино хариулаад гүн рүү хандаж гэгэнтэн та асууж хайрлагтун. Би хариулъя гэж хэлв. Альбер Бэс яагаад Луижийн гарт орчихв? Гэгэнтэн минь тэр Франц хүний сууж явсан сүйхтрийг Тризагийн сууж явсан сүйхтрэгтэй хэдэн удаа дайралтсан юм. Толгойлогчийн найз өөхөн үү? Тийм ээ. Тэр хүн сэтгэнж эхэлсэн юм. Тризаж тоглоом болгож хариулсан байна. Франц хүн баглаа цэцэг шидсэн. Тэгтэн Триза бас цэцэг шидэж. Тэгтэн сайх сүйхтрийг нь сууж явсан толгойлогчийн зөвшөөрөлтөөр шидлгүй яах вэ? Яалаа гинэ гэж Франц дуу алдаад Луижи Вампа тариачны хувцастай хүүхнүүд сууж явсан сүйхтрийн дээр байсан гэж үү? Гэж асуулаа. Бүр хөтчин хувцас өмсөд жолоо барьж явсан юм гэж Пепино хариулв. Цааш нь гэж гүн хэллээ. Цааш нь Франц хүн багаан авахад Тризач атманы зөвшөөрөлтөөр бас л нүрэн ил гаргажээ. Франц хүн уулзъя гэж гуйхад нь Триза уулзах газар цаг тогтоож өгч л дээ. Харин Сан Жакомо сүмийн дэргэд Триза биш Беппо хүлээж байсан юм. Яалаа гинэ гэж Франц түүний яриаг тослон түүний лаг булааж авсан нөгөө тариачин хүүхэн үү гэж асуухад нь энэ бол 15 настай жаал хүү байсан юм. Гэвч таны найз түүний гарт орсондоо ичих явдал байхгүй. Тэр чинь Беппогийн мэхэлсэн анхны хүн биш ээ гэж Пепино хариулв. Тэгэд Беппо түүнийг хотоос авч гарсан уу гэж гүн асуулаа. Тийм ээ. Виа Мачелогийн үзүүрт сүйхтрийг хүлээж байсан. Беппо суугаад нөгөө Франц хүнэн урд суулгахад цаатганч гуйлгсан ч үгүй. Тэр хүн Беппод баруун талынхаа суудлыг найрсгаар тавьж өгөөд өөрөө зэрэгцэн суужээ. Тэгэхэр нь Беппо түүнд Ромоос нэгэн бээр газар байгаа зусландан аваач нэ гэж хэлсэн байна. Франц хүн газрын мухарч очсон хамаагүй гэж түүнд хэлсэн. Хөд чинь Виади Репетиг чиглэн явж, гэгэн Паулын хаалгын өнгөрөн гарч хээр гарахад Францэр дэндүү дурааран ажиллах гэж оролдож эхлэхээр нь Беппо 2 буу гаргаад цээжинд нь тулгасан. Хөдөж мөрөн зогсоогоод эргэж мөн адил зүйлийг үзүүлсэн. Энэ үед айлман голын эрэг дээр нуугдж байсан манайхны 4 хүн гүйж ирсэн. Франц хүн бие хамгаалах гэж бодож тарж байтугай Беппогийн хоолойг баг зэрэг шахаад авсан ч бололтой. Тэгэвч 5 зэвсгэлсэн хүний өдөөс юу хийж чадах вүлээ? Бууж өгөхөөсөөр арга байсангүй. Тэгээд түүнийг сүйхтригнээс гаргаад голын эрэг дээр Сан Себастьяногийн газар доорх агуйд хүлээж байсан Триза Луижи хоёр дээр хүргэж өгсөн юм. За яах вэ? Энэ явдал бус бүх явдлынхаа адил юм биз? Та юу хэлмээр байна? Та чинь эм хэргийг сайн мэддэг шүү дээ. Гэж гүн Франц тэлхэдэ. Хэрвээ энэ явдал хөрхийн альбраас өөр хүн тохиолдсон бол үнэн голоосон энийх байсан юм гэж Франц хариу өгүүлв. Тийм ээ. Та надтай уулзаагүй бол таны нөхрийн энэ дурлалын баян овоо үнтэй өнгөрөх байсан да. Одоо таавшир. Аюулаас аврамз. Тэгвэл түүний хонос явах уу гэж Франц асуулаа. Одоохон. Тэгээд ч их сайхан газар байгаа юм байна. Та Сан Себастьяногийн агуйг мэдэх үү? Үгүй, би тийшээ орж үзээгүй. Харин явах юмсан л гэж бодоод байдаг юм. Ёстой тохиромжтой уучрал тохиолдлоо. Үүнээс илүү юм гэж хаана байх вэ? Сүйхтэрэгт нь гадаа бий юу? Байхгүй. За яах вэ? Минийх бол өдөр шөнөгүй бэлэн байдаг юм. Морд нь хөллөөтэй юу? Тийм ээ. Би ер нь суугаад байдгүй хүн. Үүнийгээ хэлэх хэрэгтэй юм байна. Заримдаа ширээний араас босоод юм уу?
Эсвэл шүн дунд ч гэсэн газрын мохор орохоор явъя гэвэл яваад л өгдөг юм. Гүн хонхон нэг удаа дарахад тасалгаанд гэрийн дамал орж ирлээ. Сарвчнаас суйг тэр гаргаж иргэж тушаа. Тэгээд тэрэгэн дотроос гар буунуудыг гаргаж ав. Хөтчийг бүүсрээ. Биднийг аал явч явна гэж гүн хэлв. Минутын дараа суйг тэрэгний дуу гарч үүдэнд ирлээ. Гүн цагаан харж 12 цаг хагас болж байна. Бид өглөө 5 цагт гарсан чи цагаасан өмнө амжих юм. Удаашрхан таны нөхрийг тайван хажуулахгүй түргэх болохоор бушухал түүнийг буруу номтны гараас гаргаж авах нь дээр юм. Та надтай хамт явах хэвээрэл байна уу? Гэж хэлв. Хизээнээс илүү. За тэгвэл явъя. Франц гүн хоёр тасалгаанаас гарахад Пепино дагаж гарлаа. Шатны дэргэд суйх тэрэг зогсож, хөтчийн суудал дээр Али сууж байв. Монте Кристогийн арлын агууд байсан хэлгүй боол мөн болохыг Франц танилаа. Франц гүнгийн хамт хоёр хүний суудалтай суйх тэрэгэнд сууж, Пепино Алитэй зэрэгцэн суухад морд давхилтан одов. Али урдаас шийдвэр авсан болтоо шууд Корсогоор орж, Камно Вачино хөндлөн гарч Сан Григориг өгсөн Сан Себастьяногийн хаалганд хурж ирлээ. Манайч тэдний гарахыг дургуйтсан боловч гүн Ром хотын даргаас өгсөн шүн өдөр хизээ боловч саадгүй гарч орж байх зөвшөөрлийн бичгийг үзүүллээ. Хаалт төмөр тэр дорон өргөгдөж, манайч хөдөлмөрийн хөлсөнд алтан зоос авч суйх тэрэг цааш явлаа. Тэд хоёр игний бунхны хоорондох эртний Апиевийн замаар явлаа. Эвдэрхий болгосны суурин дундаас байн мананы хүн гарч ирэх боловч Пепиногийн дохоогоор тэр дорхон алга болж байх нь мандж байгаа сарны бүдгэвтэр гэрэлд Францад харагдах шиг болов. Каракалд арай хөрөлгүй суйх тэрэг зогсож, Пепино хаалга онгойлгоход гүн Франц хоёр гарав. Гүн хамт яваа хүнтэй бид арбатын дараа очих газар тан хүрнэ гэж хэлв. Дараа нь Пепиног хажуу тийш нь дуудаж, нэг зүйлийг шивнэн тушаахад Пепино суйх тэрэгний хайрцагнаас бамбар аваад яваад өгчээ. 5 минут өнгөрөхөд Пепино дов толгодтой Ромын тэгштал дундуур гарсан нарийнхан зөргөөр явж, дараа нь навраг том арслангийн дэл шиг өндөр улаан өвсөн дотор орж алга болох нь Францад харагдав. За, үүнийг дагаад явъя гэж гүн хэлв. Тэд цөм зөргөөр явж 100 шахам алхам газар өгсөд нэгэн бяцхан хүндийд гарч ирлээ. Удалгүй харанхуйн дунд ярилцж байгаа хоёр хүнийг олж харав. Цаашаа явах уу? Эсвэл хүлээж байх хэрэгтэй болов? Гэж Франц асуухад явъя. Пепино манайч нарт урьдчилан мэдэгдсэн байх гэв. Нэрэнж ярьж байсан хоёр хүний нэг нь Пепино, нөгөө нь манан зогсож байсан дээрэмчин байлаа. Гүн Франц хоёр тэдэн дээр очиход нөгөө дээрэмчин мэхийн ёслов. Гэгэнтэн минь, та миний хойноос явсан болов? Агуйн үүд эндээс хоёрхан алхмын тэнд байна. За төрүүлээд яв гэж гүн хэлв. Удалгүй будны цаана чулуун дотор хүн л арай гэж багтмаар нөхөө байгаа харагдав. Пепино төрүүлж нөх рүү орлоо. Хэд алхамгц газар дор хаалга өргөн боллоо. Тэнд Пепино зогсож бамбраан асаагаад эргэж харав. Уур татах нөх шиг энэм рүү гүн төрүүлж ороход Франц түүнийг дагаж орлоо. Зам руудан явж аян тан өргөжнө. Хэдий тийм боловч Франц гүн хоёр бас л бөхтийсэн хэвээр явах бөгөөд маш төвөгтэйгээр зэрэгцэн явж болох байлаа. Тэд ингэж 150 орчим алхам явж байтал "Хэмбэ?" гэж хашгирах чимээнээр зогсов. Карбин бууны ам бамбарын гэрэлд гялсхийхийг тэр хоёр харлаа. "Найз" гэж Пепино хариу дуурав. Пепино урагш гарч манайчд хэдэн үхэлэхэд төрүүчийн нэгэн адил мэхэн ёсолж цааш явж болохыг мэдэгдэн тохилоо. Манайч 20 гишгүүртэй шатны дээд тал зогсож байлаа. Франц гүн хоёр түүгээр бууж нэгэн газар бунхан шиг юмд оров. Эндээс 5 тишийн салбарлан явсан нүх харагдана. Ханад нь бас авс шиг нүх зэрэгцүүлэн ухжээ. Тэр хоёр ёстой өнөөх сүлжсэн агуйдан хурч иржээ гэдгийг ойлголоо.
Эдгээр салбарлсан нөхний нэгэн дотор гэрэл асах бөгөөд урт богины тааж мэдэх аргагүй байлаа. Гүн Францын мөрөн дээр гараан тавьж дээрэмчдийн лагер яаж амарч байгааг үзхийг хүсэж байна уу гэж асуухад нь туйлгүй хүсэж байна гэж Франц хариу өгүүллээ. Тэгвэл намайг дагаад яв. Пепино чи бамбра унтраа. Пепино тушаалыг биелүүлэхэд Франц гүн хоёр тасгарангүй дотор хоцорлоо. Зөвхөн өмнө талд нь 50 алхмын зайтай газар улаавтар гэрэл гарч байсан. Пепиног бамбар унтраахаар уламж тодхон болжээ. Тэд урагшаан дов дугүй алхах бөгөөд гүн харанхуйд юм үздэг юм шиг Францыг итгэлтэйгээр дагуулan явна. Тэд өөрсдөд нь зам загч олон болж байгаа гэрэлд ойртох тусам Франц ч замаан улам сайн ялган таних болж явлаа. Тэдний өмнө 3 гулдан байх бөгөөд тэдгээрийн дунд толынх нь ордог хаалга ажээ. Энэ хаалганууд нь бидний дээр өгүүлсэн шиг хандан хөнхөр нүхтэй том дөрвөлжин тасалгааг гүн Франц хоёроос тусгаарлаж байлаа. Тасалгааны дунд талд урд шүтэн болж байсан 4 чулуу байх бөгөөд үүнийг одоо хүртэл тэнд байгаа загламай тэмдэг гэрчлэнэ. Багны суурин дээр тавьсан өнчин ганц дэнлүүний сүйтгэнсэн гэрэлд хачин сонирхолтой зүйл харанхуйд нуугдсан хүмүүсийн нүдэнд тусав. Багны суурин дээр дохойлцсон нэгэн хүн цаашаа хараад юм уншиж суулаа. Энэ бол дээрэмчний бүлгийн толгойлогч Луижи Вампа байлаа. Төвний дэргэд өөр цов өмссөн хориод дээрэмчин хэвтэж хан дагуу байгаа чулуун сандал шиг юм түшхэн түшиж дур дураараа унтацгааж байв. Хүн бүхний гарын дэргэд карбин буу байлаа. Тасалгааны гүн дотор дөнгөж ажиглагдах төдий сүйтгэнж байгаа манаачин сүйтэр ханандах ямар нэгэн нүхшиг юмны өмнөр чимээ аниргүй хоош урагшаан хөдлөнө. Энд нөх байгаа гэдэг нь бараан харанхуйн дунд улам түнэр харанхуй харагдаж байгаагаар мэдэгдэж байв. Гүн Францад энэ байдлыг харах бүрэн болцоо олгов. Дараа нь хурууган аман дээрээ нааж 3 гишгүүр дээш шалхаад дунд талын хаалгаар орж уншиж байгаа юмдаа автан түүний хөлийн чимээг сонсохгүй байгаа Луижид ойртон очлоо. Хэмбэ гэж манаач толгойлогчийн араас хүн гарч ирэхийг дэнгийн гэрэлд хараад хашгирлаа. Энэ дууг сонсмогц Вампа ухсгийн босож бүснээсээ гар буугаа сух татан авав. Экшин зуурын дотор 20 дээрэмчин босон харайж 20 бууны ам гүн өөд чиглэв. Тэгэхэд нь гүн тайван дуугаар түгээрч барахгүй нүүрнийх нь нэгч булчин хөдлөлгүй. Энхэд эрхэн Вампа та найзгаа угтаж авахын тулд дэндүүх ёс гүйцэтгэж байгаа юм биш үү гэж хэлв. Толгойлогч нэг гараан өргөж зэвсгээ ураа гэж захирангуй командлаад нөгөө гараараа бүрхмэлгаан авч хүндэтгэлээ. Дараа нь энэ үзэгдэлд оролцогч бүхнийг өдөрдөн хөтлөх мэт байгаа гүн хандаж би таныг нааш заларна гэж мэдээгүй байсан тул таньсангүй. Уучлаарай гүнтэн минь. Та ер нь мартамхай хүн болтой юм а да. Вампа, та зөвхөн хүн дандгүйгээр барахгүй. Хээсэн дохироогоо ч мартчихдаг үе юм а. Гүнтэн минь. Би ямар тохирлцоо мартчихав гэж дээрэмчин өөрийн алдааг даруй засахад бэлэн байгаа хүний дуугаар асуухад гүн та бид хоёр зөвхөн би ч биш. Миний бүхнээс цөм таны хувьд гар хөршгүй хүмүүс байхаар ярьж тохирсон биш билүү? Би хэлсүүгнээс юугаар ангаж авд эйдсэн минь. Та өнөөдөр Бэс Альбертийн Морсрыг хулгайлан авчирч. Энэ залуу бол гээд гүн Францыг өөрийн ирэхгүй татвасгийхээр эвгүй дуугаар өргөжлүүлэн миний найс нөхдийн нэг байгаа юм. Надтай нэг зочид буудалд суудаг. Түгээрч барахгүй бүтэн 7 хоногийн турш миний сүйх тэргээр корсогоор зугаалсан. Тэгэхэд та түүнийг хулгайлан авч энд авчирсан байна. Гэснэн гүн халаас насан загтлаг гаргаж ирээд нэмж бас тэгэд анх уулзсан хүн шиг золиосны мөнгө нэгсэн байна гэв. Тэгэхэд толгойлогч өөрийнхөө өмнө хулчган зогсож байгаа нөхөд рүүгээ хандаж энэ тухай надад яагаад хэлсэнгүү? Та нар намайг яагаад гүн шиг бед бүхний амийг гартан барьж байгаа хүнд хэлсүүгэн зөрчгөд хүргэв? Христосын цусаар тангаргалъя. Хэрвээ би та нарын хэнийгэн чинь энэ залууг эрхэмсэг гүнгийн найз нөхөр гэж мэдж байсан гэдгийг мэдвэл өөрийнхөө гараар буудаж алах байсан гэж хэлв. Тэгэхэд гүн Францын зогсож байгаа зүг рүү хандаж андуура тэгсэн байх гэж би танд хэлсэн шүү дээ. Харж байгаа биз?
гэж хэлэхэд Вампа сандарсан байдалтайгаар "Та ганцаараа ирээгүй мүү?" гэж асуулаа. "Надтай хамт энэ загтлыг хаягалсан хүн ирсэн. Би түнд Луижи Вампа хэлсэн үгэндээ хязээд хүрдэг хүн гэдгээ үзүүлэх гэсэн юм" гэснээр Франц руу хандаж "Төшөө гүн, та нааш ирнэ үү? Луижи алдаа гаргасандаа сэтгэл зовж байгаагаа өөрөө танд хэлэг" гэв. Франц ойртож ирэхэд толгойлогч түүнийг угтан хэд алхаж "Эрхмээ, таныг миний зочин болохыг хүсье. Та гүнгийн асууж миний хариулсныг сонссон байх. Үүн дээр миний нэмж хэлэх юм бол ийм юм тохиолдохгүй байхын тулд золиосны 4,000 пиастрыг дуртай өгөхөд бэлхэн байна." Гэхдээ Франц "Олзлогдсон хүн хаана байна? Тэр надад харагдахгүй байх чинь" гэж ийш тийшээ сэтгэл зовонгоо харж хэллээ. "Түүнд элдв явдал тохиолдоогүй гэж найдаж байна" гэж гүн хөмсгөн зангидан асуухад Вампа "Олзлогдсон хүн тэнд байгаа" гэж хариулаад өнөөх цааш орсон гүнзгий нүхний аман дээр зогсож байсан манаач зааж "Түүнийг суллагдсан гэж би өөрөө очихлий" гэв. Толгойлогч Альберийн байгаа жавхан үед явхад Франц гүн хоёр хойноос нь дагалд явлаа. "Олзлогдсон хүн юу хийж байна?" гэж Вампа манаачаас асуухад цаадах нь "Мэдэхгүй байна дарга. Огтхон чимээ гарахгүй улсаар цаг гаруй болж байна" гэж хариулв. "Орж ачаам уу?" гэж Вампа хэлв. Гүн Франц хоёр толгойлогчийг дагаж гიშгүрээр өгслөө. Вампа төгжээг мулталж хаалга онгойлгов. Тэгээд бунканд байсан шиг дэнгийн гэрэлд Альбер харагдлаа. Альбер дээрэмчтэн өгсөн нэгэн цууийг нөмрөөд тайван ойрсож байв. Гүн зөвхөн өөрт нь зогсон инээмсэглэр инээмсэглэж "Өглөө 7 цагт алуулах гэж байгаа хүнд муугүй л хэрэг байна да" гэж хэлв. Вампа унтж байгаа Альберийг хараад гайхгүй байж чадсангүй. Залуу ирийн цөсөгтөн түн сэтгэл төрүүлсэн илэрхий харагдаж байлаа. "Гүн та үнэн хэлжээ. Энэ хүн таны найз гэхэд эргэлзэх юм алга" гэж Вампа хэлв. Тэгээд Вампа Альбер руу очиж мөрнөөс нь татаад "Эрхэм та сэрэхгүй юмсан болов?" гэв. Альбер сонирхолж нүдэн арчаад харлаа. "Өө, толгойлогч та юу? Чөтгөр ав. Та намайг яах гэж сэрээчих вэ? Би сайхан зүйдэлж байсан юмсан. Би Торлеоныагийн найранд очиод гүнгийн хатан гээтэй бүжиглж байна гэж зүйдэлж байлаа" гэв. Тэр өөрөө цаг мөчийг мэдж бай гэж үлдээсэн цагаан халааснаас гаргаж "Нэг цаг хагас болж байна. Та намайг өдөрт яах гэж сэрэв?" гэж асуулаа. "Эрхэм даныг суллагдсан гэж хэлэх гэсэн юм" гэхэд Альбер хайхрамжгүй байдлаар "Эрхэм минь, хожимта агуу их Наполеоны хэлсэн зөвхөн муу мэдээ ирвэл сэрээж вэ гэж хэлснийг санаж байгаарай. Хэрвээ та намайг сэрээчгээгүй бол бүжиг дуустал нь шогшоо хийчихэд энэ насаараа танд баярлж явах байсансан. Тэгээд золиосны мөнгөрөө юу?" гэлээ. "Үгүй эрхэмсэг минь. Тэгвэл би яагаад чөлөөтэй болов? Би юуханч татгалзаж болохгүй хүн таны араас ирсэн байна." "Нааша нү?" "Нааша." "Тэгвэл тэр чи их найрсаг хүн байх нэ?" Альбер эргэн тойрнон хараад Францыг олж харав. "Queer хонгор Франц, та ингэж амхааргүй зүтгэе юу?" гэж Альбер асуухад нь "Үгүй, би биш. Манай хөрш Монте Кристо гүн" гэж Франц хариулв. "Өө, гүнтэн" гэд Альбер зангаа захаан засаж "Та үнэхээр үнэлж баршгүй хүн юм. Би танд үүр дүртэй хүн. Нэгдүгээр та надад сүйх тэрэг өгч байсан. Хоёрдугаарт одоо намайг чөлөөлж байна" гэж хэлээд гүн гараан өгөхөд цаадхан зочин давхийсан боловч гараан өгч барилаа. Луижи Вампа болж байгаа явдлыг гайхан харна. Олзлогдсон хүмүүс өөрийн өмнө дагжин чичирч байхыг харж сурчсан байжээ. Харин шогчдсан ааш нь огтхонч өөрчлөгдөхгүй байгаа хүн ганцыг энэ удаа үзсэн байв. Францын тухайд гэвэл Альбер дээрэмчтэн өмнө үндэснийхээ нэр тэрийг алдахгүй байгаад нь бахархаж байлаа. "Эрхэм Альбер, хэрвээ та түргэлбэл бид Торлеоныгийн үжлэг таргаас өмнө очамжина. Та тасарсан бүжгээ хийж дуусгах болно. Бас энэ бүх хэрэгт сан санаа гаргасан Луижиг уучилж үз" гэж Франц хэлэхэд "Таны хэлдэг зөв. Бид 2 цаг тэнд очиж амжина" гэж хэлээд "Эрхэм Луижи,
Би тантай салгас гүйцэтгэхийн өмнө өөр ямар ус гүйцэтгэвэл зохив? Гэж асуулаа. Ямар ч ус хэрэггүй. Та салхин мэд чөлөөтэй боллоо. Гэж дээрэмчин хариулв. Тэгвэл та бүхэнд зол жаргал, хөгжилтэй сайхан амьдрахыг хүсье. За, явцгаа ярих юм уу те? Тэгээд Альбер Франц гүн хоёрыг дагуулan том дөрвөлжин тасалгааг туулан өнгөрлөө. Бүх дээрэмчин толгой нь үсгэн зогсож байлаа. Пепино, алив, бамбар өгөх гэж толгойлог шилхэд гүн та яах гэв гэж гүн асуулаа. Би та нарыг гаргаж өгье. Энэ бол би танд үзүүлж чадах өчүүхэн болгож хүндлэл болно гэж толгойлогч хариуллаа. Тэгээд тэр Пепиногийн гараас асаасан бамбар авч зочдынхон дөрөнд орж үүргэн гүйцэтгэж яваа зарц шиг биш, харин элчин сайдууд дагуулan яваа ван шиг алхалаа. Гархаалганы тэнд хүрээд мэхийн ёсолж, "Гүнтэн минь, би танаас дахин уучлалгүйе. Энэ болсон явдлын төлөө дахин намайг зэмлэхгүй биз? Найдаж байна шүү" гэж хэлв. "Үгүй дээ хүндэт вампа. Та өөрийн алдааг найрсгаар засч чадах юм. Харин би танд энэ алдаа гаргасан явдалд чинь баяр хүргэмээр байна" гэв. "Эрхэм үдэ" гэд дээрэмчин залуу хүмүүст хандаж, "Би та нарыг өрхөн та нартай сонирхолгүй байж мэднэ. Тэгтээ та нар хэзээ нэгэн цагт над дээр ирэх юм бол би хаанч байсан баяртаа өгдөх болно" гэж хэлв. Франц Альбер хоёр мэхийн ёслоо. Гүн төрүүлэн гарч Альбер хойноос нь дагаж гарав. Франц гарахыг яарсангүй. "Эрхэмсэг та надаас юм асуухгүйгүй биз?" гэж вампа инэвхэлэн хэлэхэд нь, "Тэмээ үнэн. Та биднийг орж очиход ямар номыг тэгтлээ шимтээ уншиж байсан бэ?" гэж Франц асуув. "Цезарийн тэмдэглэл. Миний хамгийн дуртай ном байгаа юм" гэж дээрэмчин хариулв. "Франц, та яачих вэ?" гэж Альбер асуухад нь, "Очлоо гэж Франц хариулв. Тэгээд тэр нүхний ам гарлаа. Тэд хэдэн алхам явав. "Уучлаарай" гэснэн Альбер буцаж яваад, "Та зөвшөөрөх үү?" хэмээн Луижийн бамбараас Ромул навчин тамхин асааж авав. Одоо гүн минь цаг алдаад яхав. Шөнийхөө үлдсэн хэсгийг Бел Брачоногийн өнгөрөөхийг хүсэж байна" гэж хэлв. Сүйх тэрэг тэдний орхисон газар л хүлээж байлаа. Гүн араб хэлээр Алид юм хэлэхэд морд хар хурдаараа давхилдаж одов. Яг 2 цагт найз нөхөд бүжгийн тасалгаанд орж очжээ. Тэд орж ирсэн шуугаан дэгдэв. Гэвч хоёулан ирсэн учраас Альберийн төлөө сэтгэл төгшиж байсан тэр дорон үгүй боллоо. Деморсер бэс хадагтай гээгэн дэргэд очиод, "Хадагтай, та өчигдөр надтай бүжиг хийнэ гэж сайхан сэтгэлээсэн амласан. Гэвч би таны энэ сайхан амлалтын тухай танд баг зэрэг оройтод сануулж байна. Харин энэ бол миний буруугаас болсон хэрэг биш ээ гэдгийг миний нөхөр танд үннээр нь хэлэх байхаа гэж бодож байна" гэв. Энэ үед хөгжим ихшгэлж эхэлсэн тул Альбер хадагтай бүслэхийгээр тэрвэрч бүжиглэгч хосуудын дундуур эргэлдэн орлоо. Тэр завсар Франц Монте Кристо гүн Альберт дуртай дургүй гараан өгч барих үедэн хачин жигтэд цочин давх хийснийг гайхан эргцүүлэн бодож байлаа. 17. Болцсон нь. Маргааш нь Альбер орноосоо босоод юуны өмнө гүнгийн дорой гэж Францад хэлв. Альбер урд нь талархлан илэрхийлсэн боловч гүнгийн үзүүлсэн ач туусан дахин баяр талархал илэрхийлэхэд илүү идэхгүйг ойлгожээ. Гүнд сэтгэл татагдахын хажуугаар айдаг болсон Франц түүнтэй хамт явв. Тэднийг зочдын өрөөнд оруулж 5 минут болсны дараа гүн гарч ирлээ. "Ноёнт минь, өчигдөр төдийл хангалттай хэлж чадаагүй зүйлээ өнөөдөр давтан хэлхийг зөвшөөрнө. Та намайг ямар байдалд байхад ирж тусалсныг би хизээж мартахгүй. Үрд танд ам биеэрийн ачигч нь хариулах үүрэгтэй гэдгийг үргэлж санаж явна" гэж Альбер түүнд ойртонгоо хэлэхэд гүн инээд алдан, "Хүндэт хөрш минь, та миний үзүүлсэн тусыг дэндүү хэтрүүлж байна. Би таны 20,000 франкийг л хэмнэж өгснөөс өөр юм алга. Энэ тухай ярих хэрэггүй та харж байгаа биз? Харин та миний гайхан шагшрахыг зөвшөөрнө. Та гайхмаар тайван байдаг шүү" гэж хэлв. "Гүнтэн минь, би өөрөөр яах ч юм бэлээ те? Би маргалдан хэрэлдээд халс тулаанд хүрчээ гэж дотроо бодлоо.
Тэгээд орон бүхэнд халдтуулдаан хийдэг боловч зөвхөн Францууд л энийж яваад үзэл сэтгэгийг тэдгээр дээрэмжт харуулах гэсэн юм. Гэхдээ энэ нь миний талархлыг өчүүхэн ч багасгахгүй. Би өөрөө буюу өөрийн танил нөхдөр дамжуулан танд ямар нэгэн зүйлээр тус хүргэж болох эсхийг асуух гэж ирлээ. Миний эцэг Де Морсер гүн Испани гаралтай. Францад ч Испанд ч эхнэр нөлөөтэй хүн. Би болоод надад хайртай хүн бүхэн таны бүрэн мэдэлд байна гэдэгт та итгэлтэй байж болно гэж Альбер хэлэхэд нэ. Эрхэм Де Морсер, үннээ хэлэхэд таныг ингэнж байх гэж бодож байсан юм. Тэгээд ч чин зүрхнээс хүлээн авч байна. Би өөрөө танаас нэг том зүйлийг хүсэх гэж байсан юм хэмээн гүн хэлв. Юу тэр вүлээ? Би Парист очиж үзээгүй. Парисыг огтхон ч мэдэхгүй. Нэрээ гэж юу? Та Парисыг үзлэгүйгээр яаж амьдарч чадж байсан юм бэ? Энд чинь өнөмшмээргүй хэрэг байна гэж Альбер гайхлаа. Тэмэл болчиход байгаа юм. Гэхдээ би соёлт ертөнцийн нийслэлийг үзэх хэрэгтэй болсон гэж таны адил үзэж байна. Би танд цааш нэрээ. Намайг Парисын дээдсэн хүрээлэнд оруулж, танилгүй байгаа газарт минь танилтай болгож өгөх хүн байсан бол би энэ аяллыг аль хэдийн хийчих байсан л да. Тань шиг ийм хүн гэж Альбер дуулдав. Та их найрсах үе юм аа. Би өөрийгөө сая мөнгөнийхөө тоогоор ноён Агуадо эсвэл ноён Ротшильдтэй өрсөлдөж чадхаас өөр гойд юмгүй хүн гэж боддог болохоор би Парист бирж дээр тоглох гэж явж байгаа биш болохоор энэ шалтгаан намайг саатуулаад байсан юм. Харин таны хэлсэн зүйл хэрэг явдлыг өөр болгож байна. Хүндэт ноён Де Морсер намайг Парист очиход огтхон ч танилт бол байхгүй надад экстицэн хүрээлэнгийн үүдийг онгойлгож өгөх үүргийг өөртөө авах уу? Гэв. Энэ үгийг хэлэхдээ гүнгийн уруул дээр хачин инэвхэл тодорч байлаа. Гүнтэн минь маш их баяртайгаар чин зүрхнээсээ хүлээн авна гэж Альбер хариулаад өнөөдөр өглөө хүлээж авсан захидалд намайг Парист ир гэсэн байна. Захидалд Парисын нэр цуутнуудтай тун сүрхий холбоотой нэг сайн айлд надтай тохирох нэгэн хүүхэн байгаа тухай бичсэн байна. Гэв. Тэгвэл та гэрлэх нү гэж Франц нэмсэглэн асуулаа. Тийм л болов та. Та Парист буцаж очихдоо намайг эхнэр авчихсан бас магадгүй хүүхэдтэй болж гэр бүлийн эцэг болсон байхыг үзэж мэднэ. Би төрөлхийн төлөв хүн болохоор энэ байдал надад уламж зохих байх. Ямар ч байсан гүнтэн минь. Миний ойр дотны хүмүүс танд бие махбод сэтгэл санаагаараа үйлчлэхэд бэлэн байгаа гэдгийг давтан хэлье. Би зөвшөөрч байна. Би аль хэдийнээс бодсон төлөвлөгөөгөө биелүүлэхэд зөвхөн энэ учрал дутаад байсан юм. Үүнийг танд батлан хэлье гэж гүн ярьжээ. Энэ бол Монте Кристо арлын агуйд байхдаа гүнгийн цохиулгаж байсан өнөөх төлөвлөгөө мөн гэдэгт Франц огтхонч эргэлзсэнгүй. Тэгээд гүнг Парис явах болгосон энэхүү төлөвлөгөөнд холбогдох өчүүхэн боловч зүйлийг түүний царинаас олж харах гэж гүн өөд анхааралтай ширтэнэ. Гэвч энэ хүний санаа бодол ялангуяа ёсорхог нэмсгэлийн цаана нуугдсан жохомхүү санааг нэвч шүвт харахад туйлын хэцүү болоо. Монте Кристо гүн шиг ийм хачин өрмөц хүнийг Парисын дээдсэн хүрээлэнд оруулан танилцуулах болсондоо баярлж хөөсөн Альбер. Гүнхэд гүнтэн таны энэ төлөвлөгөө жуулчлан явахад санаанд орж ирээд сүүлд нь элсэн дээр барьсан юм шиг анхны салхи дайрахад замхран алга болчихдаг бодол шиг алга болчих юм биш үү гэж хэлэхэд нь үгүй дээ. Энэ тийм биш гэдгийг батлая. Би үнэхээр Парист очихыг хүсэж байна. Тэрж байтугай тэнд очих чухал хэрэгтэй гэж гүн хэлв. Хизээ очих вэ? Та өөрөө тэнд хизээ байх вэ? Би юу? Гэд Альбер. 2-7 хоног. Хамгийн ихтэл 3-7 хоногийн дараа. Өөрөөр хэлбэл замд явах хугацаа байна л да. За яах вэ? Тэгвэл би танд 3 сарын хугацаа өгье. Би нарийлахгүй байгааг та харж байгаа биз? Гэж гүн хэлэхэд Альбер баярлан дуу олдож. Тэгвэл та 3 сарын дараа манад очихын шивдэ. Уулзах өдөр цагаа яг болцох уу? Харин би яг л болцсон болцоогоо хатуу баримталтай хүн шүү. Үүнийг танд урьдчилан хэлье гэж гүн хэлэхэд нь өдөр цагийн бүрч сайхан хэрэг гэж Альбер хэлв. Одоо үзье л дээ гэж хэлээд гүн толны дэргэд өлгөөтэй байсан Хуанлиод гараан сарвайж. Өнөөдөр чинь 2 дугаар сарын 21 гэж цагаан харж одоо 10 цаг хагас болж байна. Тэгэхээр та намайг 5 дугаар сарын 21-ний 10 цаг хагаст хүлээн авахыг зөвшөөрөх үү гэж хэлэхэд Альбер тохирлоо.
өглөөний 100 ширээн дээр бэлэн байна гэж хариу дугарлаа. Та хаан суудаг? Элдер гудамжны 27 дугаар байшинд. Та ганцаараа суудаг уу? Би танд дараа болох юм биш биз? Би эцгийнхээ байшинд тэгтэн жигүүрийн байшинд суудаг. Тэгвэл сайн хэрэг. Гүн тэмдэглэлийн дэвтрийг авч Элдер гудамж 27 5 дугаар сарын 21 өглөөний 10 цаг хагас гэж тэмдэглэв. Тэгээд тэмдэглэлийн дэвтрийг халаасандаа хийж одоо зовх юмгүй. Би таны зүүж яваа цагийн зүү шиг яг очино гэж хэлв. Би явхаас өмнө тантай уулзах болов гэж Альбер асуулаа. Энэ таны хизээ явхаас шалтгаална да. Би маргааш орой 5 цагт явна. Тэгвэл би тантай салхас гүйцэтгэж. Би Неапол орох ёстой. Тэгээд Бямгаргийн орой буюу Нямгаргийн өглөөнөөс нааш ирэхгүй. Гэснээр Францад хандаж та бас явах уу? Түшээг үнтэн гэж асуулаа. Явна. Франц руу юу? Үгүй, Венец явна. Би Итали дахиад 1-2 жил болно. Тэгвэл та бид хоёр Парис дайралтахгүй байх нэ? Иймаз тохиолдохгүй байх гэж айж байна. За тэгвэл ярих юм үү дээ. Саа явцгаагаарай гэж хэлээд гүн Франц Альберт хоёрт 2 гараан зэрэг өглөө. Франц анхудаа энэ хүний гарт хөрч байгаа ажээ. Өөрийн ирэхгүй цочин агадгас хийв. Энэ хүний гар үхтлийн гар шиг хүйтэн байлаа. За тэгээд тохирох шивдэ. Та ирнэ гэж амласан. Элдер гудамж 27 5 дугаар сарын 21 өглөөний 10 цаг хагас гэж Альбер хэлэхэд гүн 5 дугаар сарын 21 өглөөний 10 цаг хагас Элдер гудамж 27 гэж давтан хэлв. Ингээд залуу хүмүүс мэхийн слоод гарч одлоо. Альберт таслаандаа хурчрээд Францаас та яв? Их санаачирсан царайтай байх чинь гэж асуухт нь тийм ээ. Гүн хачин гайхалтай хүн. Парист тантай уулзна гэж болж байгаа нь энэ уулзалт сэтгэлийн минь зовоож байна гэдгийг хэлэх хэрэгтэй байна гэж Франц хэллээ. Таны сэтгэлийг зовоож байна гинэ? Энэ уулзалт уу? Та чин солиороо юу? гэж Альберт дуулдав. Одоо яа гэхэв? Би солиорсон байж болох юм. Гэсэн ч энэ үнэндээ гэж Франц хэлэхэд Альберт үргэлжлүүлэн би танд өөрийнхөө бодлыг хэлэх болцоо олдсонд баярлаж байна. Та гүнд нэг л дотн биш байгааг чинь би аль хэдийн ажигласан. Гэтэл гүн та бидэнтэй тунч найрсаг байсан. Та түн дургуйцэх ямар нэгэн юм байгаа мó? Магадгүй. Та урд нь түнтэй уулзсан юм уу? Тэгсэн болоод л тэр. Хаа? Миний ярих хэмээг хэнд ч хэлэхгүй гэж ам өгөх үү? Үгүй. Үнэн үү? Үнэн. Сайн байна. Тэгвэл сонсч бай. Тэгээд Франц Альберт Монте Кристо арал дээр очисноо тэнд бүлэг хил давуул 8 хийдэх хүнтэй дайралснаа тэдний дотор Корсын 2 дээрэмчин байсныг ярив. Цааш нь гүн өөрийн 1001 шөнийн үлгэрийг шиг агуй дотроо үлгэрт гардаг шиг хэрхэн зочилсон оройн зог, гашиш, баримл хөшөөний тухай мөн зүүдэндээ үтсэн зүйлийг ярьж тэгээд өглөө энэ бүхнээс Порто Ватикано руу явж байгаа бяцхан хөлөг онгоц тэнгэрийн хаяанд харагдахаас өөр юу ч үлдээгүй зэргийг бүгдийг ярьлаа. Дараа нь Ромын тухай шин Колизийн тэнд гүн Луижи хоёрын хоорондоо ярьсан яриаг сонсож гүн Пепино дөршил үзүүлэх тухай хөөцөлдөх гэж ам өгч та бүхний дээр сонссноор хэлсүүгэндээ хүрсэн зэргийг нэгд нэгэнгүй ярив. Эцэст нь өрчний явдлыг ярьж 700 пиастр дутахад хичнээн хүнд байдалд орсноо. Тэгээд гүнд очий гэдэг санаа төрснөө. Энэ нь завшаантайгаар учран олон төгсснийг ярив. Альбер Францын яриаг чихтэвэн сонсож суулаа. Тэгээд түүнийг яриагаан төгсөхөд тэгээд яагав? Энэ болгоомжлоод авах юу байгаа юм? Гүн аялын явах дуртай баян болохоор өөрийн хөлөг онгоцтой байхыг хүсэл биз? Та Портсмут эсвэл Саутгемптонд очивол тим чамин дэгжин имийг хэрэглэх дуртай англичуудын дарвуулт онгоцоор буудлууд нь дүүрэн байхыг үзнэ. Би 4 сар та 4 жил хордож байгаа энэ муухай хор дагаараар хордохгүй тул нойр хөрөхгүй муухай чихтэй хөнгөлт хэвдэхгүй тулд Монте Кристо арал дээр байртай болсон байгаа биз? Тэгээд түүнийг зас төхнүүлж орхиод
Тогсооны засгийн газар хураагаад авчих бол зарцуулсан хөрөнгө нь дэмий өргөчих гэж магадгүй гэж болгоомжлоод уг арлыг худалдан авч түүнийхээ нэрээр өөрийгөө нэрлээл биз. Хүндэт нөхөр минь, ухаан санаандаа бодож үз. Таны танилуудын дотор огт эзэмшиж байгаагүй газрынхаа нэрээр өөрийгөө нэрлжигдэх хүн цөөхөнгүй шүү дээ. Гэв. Тэгвэл түүнд хамаарагдан байгаа Корсын дээрэмчид юу вэ? Гэж Франц хэлв. Тэнд гайхаад байх юм юу байгаа юм бэ? Корсын дээрэмчид бол тонуулчид биш. Зөвхөн үе уламжилсан өшөөнөөс болоод төрлөх хотосгоноос хөөгдсөн улс гэдгийг та сайн мэдэн шүү дээ. Тэдний дунд нэр төрөн алдалгүй байж болно. Миний тухайд гэвэл хэрвээ хизээ нэгэн цагт Корс ордгийн бол амбан сайд нь очихоос өмнө намайг Колумбийн дээрэмчдэд танилцуулж айл гэж гуйна. Харин тэд нар нь олдохгүй байхад би тэднийг багтмаар улс гэж боддог. Тэгвэл Вампа түүний бүлгийг юу гэв? Эд чи зүгээр л тоноод байдаг ёстой дээрэмчд шүү дээ. Та үүнийг үгүйсэхгүй байх. Ийм хүмүүст гүн нөлөөтэй байдгийг та юу гэх вэ? Гэж Франц зөрж асуулаа. Эрхэм нөхөр минь, энэ нөлөөний ачийг би амь насаараа хариулах ёстой болохоор гүнг элдвэр өөлж чадахгүй байгаагаа танд хэлье. Ийм учраас би гүнг тань шиг гэмт хэрэгтэн мэд үзэж чадахгүй. Харин манай хөрш миний амийг эс боловч 4,000 пиастрын минь хэмнэж өгсөний тул гүнг өөчлөхийг зөвшөөрнө. Энэ бол манай мөнгөөр 24,000 франк болно. Францд бол намайг ийм үнээр үнэлэх нь юу л бол? Гэснэн Альбер инээж. Энэ бол хүн эх орондоо байхтаа холыг харж чаддаггүй гэдгийг нотолж байна гэж нэмж хэлв. Гүнгэд эх орон гэснээс гүнгийн эх орон хаана юм болоо? Түүний төрөлх хэл нь ямар хэл юм бол? Ямар хөрөнгөөр амьдарч байдаг юм болоо? Тэр их баялагийг хаанаас авсан юм бол? Амьдралын 2 дугаар хагаст бараан сүдэр тусгасан эхэн үеийн үл мэдгдэх амьдрал нь ямар байсан юм бол? Би л таны оронд байсан бол энэ бүгдийг мэдхийг хичээнэ. Эрхэм Франц, та миний захидлыг хүлээн авч уншаад гүн бидэнд хэрэг болж байгааг хараад түүнд очиж миний найз Альбер аюулд учраад байна. Түүнийг аврахад минь надад туслаач гэж хэлсэн биз дээ, тийм үү? Тэгсэн. Тэгэхэд өөдөөс чинь Альбер де Морсер гэдэг чинь юу хүн бэ гэж асуусан уу? Хаанаас ийм нэртэй болсон юм бэ? Хаанаас ийм хөрөнгөтэй болсон юм? Ямар хөрөнгөөр амьдарч байдаг юм? Эх орн хаана байна вэ? Хаан төрсөн юм? Ингэж танаас асуусан уу хэлж өгөөч? Үгүй асуугаагүй. Олон таван үггүй яваа биз дээ. Тэр намайг хэдийгээр таны хэлснээр маш чөлөөтэй байсан боловч үнэн хэлэхэд булай санагдаж байсан тэр газараас Луижийн гараас намайг салгаж авсан. Ийм тус хүргэснийхэн хариуд бид өдөр бүр л Оросын эсвэл Италийн мангуудыг Парист ирэхэд хийж байдаг ажил. Өөрөөр хэлбэл Парисын дээдсийн хүрээлэнд оруулж танилцуулж өгөхийг гуйж байхад намайг татгалз гээв. Одоо болий, Франц та солиорч. Энэ удаа учир зүй Альберийн талд байгааг зөвшөөрөхгүй байх арга байсангүй. Франц санаа алдан эрхэм бэс минь дураараа л бол. Таны ярьж байгаа бүхэн маш итгэмээр юм. Гэвч Монте Кристо гүн их л хачин хүндээ гэж хэлв. Монте Кристо гүн бол нэгүүлсэн эвээгчгүй юм. Тэр ямар хэрэгээр Парис орох гэж байгаагаа танд хэлээгүй. За яахав? Тэгэхээр Монтенегийн шагналыг горилгч болохын тулд гээе. Хэрвээ түүнийг авахт нь миний санал мөн өөр нэг хүний оролцоо хэрэгтэй юм бол би саналаа өгнө. Харин нөгөө хүнийхийг дааж чадахгүй. За найз минь, үүгээр яриагаа төгсгөж хоолоо идээд гэгэн Петрийн сумыг сүүлийн удаа харахаар явъя. Альберийн төлөвлөгөө биелэгдэж маргааш нь оройн 5 цагт 2 найз салв. Альбер де Морсер Паристан буцаж Франц де Эпине Венец рүү 2-7 хоногийн хугацаагаар явв. Харин Альбер зочин очихоо мартчихвээ гэж айхтан сүйхтэрэг нь суугаад Монте Кристо гүнд өгүүлэхээр нэрийн хуудсан дээрх Бэс Альбер де Морсер гэдэг үгийн доод талд харан дагаар 5 дугаар сарын 21 өглөөний 10 цаг хагас Элдэр гудамж 27 гэж бичээд явуулжээ. 1-р дэвтэр төгсөв.